Монгол улсын газрын зургийг Сүхбаатарын талбайг компьютер тоглоом руу оруулж чадна гэвэл та нар итгэхгүй. Сүхбаатарын талбай дээр морь унаад, танк унаад хоорондоо ингэж байлдад явж ийн. Төсөөлтөө би өмнө нь Сингапур улсын газрын зургийг тэр чигээр нь тоглоом дотор оруулж исэн удаа байгаа. Тэгвэл өнөөдөр би та бүхэнд энэ удаагийнхаа контентаар хэрхэн компьютер тоглоом хөгжүүлэх талаар бас яаж компьютер тоглоом хөгжүүлснээр интернетээр гэрээсээ мөнгө олох боломжтой талаар жинхэнэ утгаар нь харуулна. Үрдэл ТV энэ YouTube сувг дээр Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг судлаад та бүхэнд бичлэг контент болгож хүргэдэг юм YouTube сувг байгаа. Хэрвээ интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол ямар одоо баталгаатай найдвартай албан ёсны аргаар интернетээр мөнгө олох боломж байгаа гэж бодож байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээрэй. За энэ чинь эмгэгтэй зомбиг гэж харагдаж байна. What the fuck? За тэгэхээр өмнө нь би та бүхэнд компьютер тоглоом хийх тухай цуврал бичлэг хийж исэн. За тэгээ цаг цав арахгүй байсан учраас ерөөхдөө бол компьютер тоглоом зохион бүтээх прожект паузлсан байгаа. За тэгээ та бүхэнд гоё мэдээ дуулгахад эргээд би компьютер тоглоом development руугаа орсон байгаа. Ерөөхдөө бол зомбитой тоглоом дээр удахгүй эргээд ажиллана. Тэгтээ та бүхэнд болох бүр гоё мэдээ байна. Миний вебсайт durgil.com гэдэг энэ вебсайт дээр компьютер тоглоом хийх тухай онлайн хичээлүүдийг би оруулсан байгаа. За одоо жишээ нь та бүхэн миний вебсайтын VIP гишүүн болох юм бол одоогийн байдлаар 2 сургалт орсон байгаа. Эхнийх нь болохоор одоо lead generation хэрхэн одоо ерөөхдөө бол маркетинг, онлайн маркетинг хийх аргаар гэрээсээ мөнгө олох тухай заасан юм хичээл байна. Хоёр дахь нь болохоор Blender гэдэг програм дээр хэрхэн 3D модель хийх тухай хичээл байна. Яаж Blender гэдэг аппликейшн дээр 3D модель хийх тухай зааж өгнө. За 3D модель хийнэ гэдэг нь ерөөхдөө тэгээд 3D модель хийснээр та бүхэнд ямар одоо ач тус гарах вэ гэхээр энэ хичээл дээр бол ерөөхдөө бол энэ Blender гэдэг програм дээр 3D модель хийх бүх үндсэн basic зүйлүүдийг нь бол заасан байгаа. За энэ хичээлийг сурахын тулд юу шаардлагатай вэ? Ярилцъя. Энэ хичээлийг сурахын тулд ердөөсөө интернет, компьютер хоёр байхад болно. Англи хэлтэй бол энэ хичээлийг үзэхэд илүү амархан, ойлгоход бол илүү амархан. Англи хэлгүй ч гэсэн ерөөхдөө бол энэ хичээл дээр ярьж байгаа зүйлүүдийг нь маусных нь курсорыг дагаж хараад ямар кнопон дээр дарж гин, энэ кнопон дээр дарахаар яаж ин тэрийг нь ерөөхдөө бол ойроос хараад бүгднгээр ингэж зураад авах бүрэн боломжтой. За тэгэхээр энэ хичээл бол Blender цувралын хамгийн ихний анги нь байгаа. Дараагийн ангиуд нь 7 хоног бүр ерөөхдөө бол ороод явна гэж бодож байна. Тэгээд би ерөөхдөө бол энэ хичээл дээр одоо байлдааны сөнөөгч онгоц хийх тухай ерөөхдөө та бүхэнд заасан байгаа. Тэгээд та бүхэн модель хийгээ сурчдаг юм бол дараа нь яах вэ гэхээр Unity Marketplace гэдэг вебсайт байдаг. Unity Marketplace дээр одоо хүмүүс өөрсдөө хийсэн 3D модельүүдийг бол жинхэнэ мөнгөөр зарна. Одоо жишээ нь энэ харагдж байгаа цамхаг. Энэ цамхаг болохоор $19 зарагдж байгаа юм байна. Энэ гэрийн иж бүрийн тавилга болохоор $44,109 зарагдж байгаа юм байна. За энэ бүр бүхэл бүтэн сүнцөө хотыг $24.9 зарж байгаа юм байна. Тэгэхээр би та нарт нэг юм хэлье. Одоо компьютер тоглоом зохион бүтээх гэж байгаа хүмүүст гэж хэлэхэд хэрвээ чи өөрөө модель хийгээд сурчих юм бол компьютер тоглоом хийх зардал чинь бол маш бага болно. Яагаад вэ гэхээр нэгдүгээр чи өөрөө компьютер тоглоомынхаа модельнуудыг хий чинь хүнээс судалдаж авахгүй учраас компьютер тоглоом хийх нийт өртөг зардал чинь маш бага. Тэгээд тэрнээс гадна хэрвээ та бүхэн 3D модель хийгээд сурчих юм бол энэ Unity гэдэг энэ вебсайтн дээр
Өөрсдийнхөө хийсэн модельнуудыг жинхэнэ мөнгөөр зарах боломжтой болно. Одоо жишээ нь би нэг цамхаг хийгээд Unity дээр зарна гэж тавьчих юм бол миний цамхгийг 1000 хүн худалдаж авч болно, 2000 хүн худалдаж авч болно. Unity энэ вебсайтн дээр бол асар олон худалдаа авч бол байгаа. Ямар ч ч Монголын үнгүүгээд вебсайтнаас бол 10 20 дахин их олон хүмүүс бол энэ вебсайтн дээр худалдаа авалт хийдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол ямар том санхүүгийн их усүрийг та бүхэнд ерөнхийдөө бол нээж өгөхийг бол ойлгож байгаа байна. Тэгээд нэг моделийг одоо чинь $5 хийлээ гэж бодъё. Нэг цэргийн моделийг $5 хийлээ гэж бодъё. Тэгвэл чи нэг компьютер тоглоомд зориулсан бүр багц модельнуудыг гаргаж болно. Одоо жишээ нь 10 төрлийн цэрэгтэй, 10 төрлийн зомбитой, тэгээд дотроо янз бүрийн машинтай, танктай, буутай. Тэгээд ерөнхийдөө тэр пакэжа бүхлээр нь $300 эсвэл бүхлээр нь $500. Ингээд ирэхэд бол та бүхэн ямар ч чинь Unity вебсайтн дээр модельгээд сурчдаг юм бол Монголд байхгүй өндөр орлогыг сар болгон авна. Ерөнхийдөө бол нэг удаа модельнуудаа хийж тавьчаал тэгэл чиний модельнууд чинь зарагдаад ерөнхийдөө бол баг юу ч хийхгүйгээр бас мөнгө болох болцоо бол бас нэгдэн. За тэгэхээр ирээдүйд хамгийн өндөр орлоготой гэж миний хувьд боддог энэ мэрэгчлийг та бүхэн яг одоо миний вебсайтнаас эзэмших боломжтой болсон гэж ойлгож байна. Одоогоор компьютер тоглоом хийх тухай одоо жишээ нь модель яаж хийх тухай хичээлэг бол оруулсан байгаа. Тэгээд энэ вебсайтн дээр 7 хоног бүр ерөнхийдөө бол 7 хоног бүр апдейт тавигдана. Одоо энэ хичээл дээр бол Blender-ийн хамгийн анхаарчтай зүйлүүдийг бол заасан байгаа. Тэгээд дараагийнх нь хичээлүүд нь Blender дээр илүү гоё модель хэрхэн хийх вэ? Яаж модель хөдөлгөөнд оруулах вэ гэдэг ерөнхийдөө тиймэрхүү хичээлүүд бол энэ вебсайтн дээр бол тавигдана. Тэрнээс гадна миний вебсайт бол веб гишүүн хичээл $25 үнэтэй. Тэгэхээр та бүхэн сард $25 төлөөд миний вебсайтн дээр байгаа бүхий л хичээлүүдийг үн төлбөргүй үзэх боломжтой. $25 төлөөд бүх хичээлүүдийг үзэх боломжтой. За компьютер тоглоом хийхээс гадна одоо Fiverr гэдэг вебсайт гэдэг. Fiverr гэдэг вебсайт бол одоо эсдэлгүй арга замаар мөнгө олохыг хүсдэг хүмүүст бол хамгийн оновчтой сонголт. Яагаад вэ гэхээр та бүхэн ердөөсөө л өөрсдөө хийж чаддаг зүйлээр хүмүүст одоо үйлчлэг үзүүлээд мөнгө олно. Одоо би энэ Fiverr дээр lead generation гэж хайх юм бол одоо хүмүүс энэ lead generation хийж өгнө гэж зар тавьсан байна. Одоо жишээ нь Мохаммад гэдэг хүн болохоор 119 удаа энэ хүнээр хүмүүс үйлчлүүлсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол 119 хүн энэ хүнд $10 төлсөн байна гэсэн үг. $1190 олцсон явж байна. Ерөнхийдөө бол Fiverr бол одоо дэлхийн хамгийн том фриланс вебсайт. Тэгэхээр та бүхэн миний вебсайтн дээрээс энэ lead generation хичээлийг үзээд дараа нь би Fiverr хичээл тавих юм бол Fiverr-ийн хичээлүүдийг үзээд тэгээд яах нь Fiverr дээр эдгээр хүмүүстэй адилхан орлого олох нөхцөл боломж бол бүрднэ гэсэн үг. За одоо би та бүхэнд хэрхэн миний веб гишүүн болохыг одоо зааж өгье. Яаж миний вебсайтн дээр веб гишүүн болохыг зааж өгье. Анхаарлаа маш сайн хандуулаарай. За миний веб гишүүн болохын тулд та бүхэн хамгийн эхлээд миний Facebook пэйж руу ороод Binance аккаунт хэрхэн нээх тухай видео хичээлүүдийг үзээрэй. За Facebook дээр миний пэйжийн нэрийг хайх юм бол гараад ирнэ. Freelance Mongolia гэдэг. Эсвэл миний вебсайт руу ороод энэ Facebook гэсэн нэг кноп байгаа. Энэ кнопон дээр дарангууд Facebook пэйж руу автоматар орчихно. За дараа нь яах вэ гэхээр доошо гүйлгээд би энэ үн төлбөргүй видео хичээлүүдийг оруулсан байгаа. За та бүхний хувьд бол хэрвээ Binance-ийн аккаунтыг үүсгэж амжаагүй бол
Хэрхэн Binance бүртгэл үүсгэхийг энэ видео хичээлээс үзээрэй гэдэг энэ видео хичээлийг үзээрэй. Энэ видео хичээл дээр Binance-ийн бүртгэл хэрхэн үүсгэх тухай, Binance дээр яаж QUIC баталгаажуулалтаа хийх тухай бүх мэдэх ёстойнууд чи заасан байгаа. Видео хичээл учраас та бүхэнд үзүүлж байгаа юмнуудыг дагаж хийгээд болоо. За тэрний дараагаар Binance-ийн данс цэнэгдэх тухай энэ видео хичээлийг үзээрэй. Энэ видео хичээлээр хэрхэн Монгол банкныхаа данснаас Binance дээр криптокойн худалдаж авах тухай заасан байгаа. Тэгэхээр миний хичээлийн үнэ нь бол 25 Америк доллар буюу 25 USDT. Тэгэхээр та бүхэн 25 USDT $5 тэмцэх хэмжээний одоо BNB-г худалдаж авах шаардлагатай. 25 USDT-г нь сургалтынхаа төлбөрийг төлөөд $5 тэмцэх хэмжээний BNB-г нь болохоор гүйдгийнхаа шимтгэлийг төлнө. Ерөнхийдөө бол нийтдээ нэг 30 Америк доллар болно. За тэгсний дараагаар та бүхэн MetaMask-ийн одоо дижитал төрөвч Play Store-оос татчих хэрэгтэй. App Store юм уу Play Store руу ороод MetaMask гэж таах юм бол гараад ирнэ. За миний хувьд хайлтын 2 дугаарт нь гараад ирж байна. Install дээр даръя. За MetaMask-а татаад авчлаа. Одоо Open дээр нь даръя. Хэрвээ чи MetaMask-ийн аккаунт үүсгэж амжаагүй бол Get Started дээр дараад Create New Wallet гэсэн товчон дээр дарна. За Create New Wallet гэдэг товчон дээр дарангууд паспортоо оруулах нэг цонх гараад ирнэ. За тэгээ паспортоо оруулсны чинь дараагаар аккаунтаа хамгаалах үед нэг кноп гараад ирнэ. За тэрэн дээр ингээд дарангууд 12 нууц үгийг чи өгнө. За MetaMask-ийн 12 нууц үг бол маш чухал. Хэрвээ аккаунтынхаа паспортыг мартсан тохиолдолд, пассвордоо мартсан тохиолдолд 12 нууц үгээрээ сэргээдэг учраас, өөр арга байдаг учраас та бүхэн 12 нууц үгээ найдвартай газар хадгалаарай. За тэгээ 12 нууц үгээ хадгалаад 12 нууц үгээ дараа нь баталгаажуулна. Ерөнхийдөө бол 12 нууц үгээ яг зөв дарааллаар нь оруулаад болчихно. За ингээд миний MetaMask аккаунт болчлоо. Нэгдчихлээ. Дараа нь яах вэ гэхээр би MetaMask-ийн аккаунт руу BNB Smart Chain BIP20 network-ыг суулгана. Тэхийн тулд ердөөсөө энэ дэлгэцийн дээд болон дээд зүүн болонд харагдж байгаа энэ кнопон дээр дараад тэгэнгүүт энэ чинь BNB Smart Chain mainnet гэсэн нэг зүйл харагдж байна. Дээрээсээ гуравдах нь BNB Smart Chain mainnet-ийн хажуутлын add гэсэн товчон дээр дарна. Continue дээрээ дарна. Switch to network дээр дарна. За ингэнгүүт BNB network миний MetaMask руу ингээд суучж байгаа. Дараа нь яах вэ гэхээр та бүхэн import token гэсэн кнопон дээр дараад энэ ч USDT гэд бичээрэй. За тэгэнгүүт энэ ч USDT, Tether USDT гэд гараад ирж байна. Энийгээ чагтлаад next import. За ингээд ирэхэд бол бэлэн болчихж байгаа. MetaMask-ийн аккаунт бол ингээд худалдаа авалт хийхэд бол бэлэн болчихж байгаа. Одоо яах вэ гэхээр Binance дээр худалдаж авсан $5 тэмцэх хэмжээний BNB, $25 тэмцэх хэмжээний USDT-гээ MetaMask-ийн аккаунт руу шилжүүлнэ. За тэгэхэд бол Binance руугаа орлоо. Портфолио дээр дарлаа. За энэ ч миний надад 358 тонн coin байгаа юм байна. Тэгэхээр ерөөдөө бол би энэ тонн coin-о BNB USDT рүү хөрвүүлнэ гэсэн үг. За хөрвүүлэхийн тулд энэ 5 кнопны дундлах дээр байгаа trade гэсэн цагаан том кнопон дээр дараад convert дээр дараад би тонн coin-ыг BNB болгох гэж байгаа учраас энийг BNB гэж сонгоод өгнө. За тэгээд энэ ч хэр хэмжээний тонн coin BNB болгохыг оруулна. За ерөөдөө бол нэг 5 тонн coin-ыг BNB болгочих. За тэгээд trade гэсэн кнопон дээр дараад болоо. Ингээд миний 5 тонн coin BNB рүү хөрвчихж байгаа. Дараа нь яах вэ гэхээр тонн coin-о би USDT рүү хөрвүүлнэ. За энийг USDT болгоод хэрвээ та нар BNB-гээ USDT
бодохыг хүсэх юм бол одоо жишээ нь энэ дээдлийнхийг нь BNB болгоод доотлихыг нь хувирахыг хүссэн койнороо сонгоод тэгээд болоо. Энд чи хэдэн ширхэг BNB-г USDT бодохын тэрийг оруулаад тэгээд энэ трейд гэсэн кнопк дээр дараад болоо. За одоо тон койно би USDT рүү хөрвүүлнэ. Тэхийн тулд 25 USDT хичнээн тон койн болохыг хэдүүлээ харцгаая. Энд ч 25 гэж бичээд өгнө. За 9 юмыг аж мэдхүү. Ерөнхийдөө бол нэг 26 тонн койн шилжүүлчихэ. Гүйлгэний шимтгэлгээд 1 тонн 1 USDT авчиж магадгүй учраас. За трейд дээр даръя. Confirm. За ингэж болоо. Ингээд ерөнхийдөө бол надад VIP гишүүнчлэл авах BNB USDT бэлэн болчихж байна. Дараа нь яах вэ гэхээр эхлээд BNB-гээ шинээр нээсэн MetaMask аккаунт руугаа шилжүүлнэ. За тэхийн тулд MetaMask руугаа орлоо. BNB дээр дарлаа. За энэ чинь нэг receive гэдэг нэг кнопк байгаа. Receive дээр дарлаа. Тэгээд энэ чинь миний BNB адрес харагдаж байна. BNB адресаа копи хийж аваад Binance руугаа ороод BNB баланс дээр дараад take out дээр дараад withdraw дээр дараад за нөгөө копичсэн MetaMask-ийн BNB хаяг буюу адресаа ийшээ оруулаад network-ийг нь заавалчгүй BNB Smart Chain BIP20 network-оор сонгож өгнө. Тэгэхгүй мөнгө чинь орохгүй алга болно гэдгийг санаарай. Тэгээ BNB Smart Chain BIP20 сонгоцсон байх тохиолдолд яахчгүй баталгаатай. За тэгээ withdrawal amount дээр нь хэрэг хэмжээний одоо BNB-г татчих юм. Тэр үнийн дүнгээ оруулна. За би тэг 2 гэд оруулчих. За тэгээ withdraw гэсэн кнопк дээр дараад confirm дээр дараад тэгэхээр миний хувьд бол Google Authenticator гараад ирнэ. Ерөнхийдөө бол Google Authenticator-аар Binance-ийн одоо two step verification хамгаалтынх нь горин байгаа. Та нар энийг нь идэвхжүүлчих болно, идэвхжүүлэхгүй байсан ч болно. За BNB-г явуулчлаа. Одоо яах вэ гэхээр за одоо USDT-г оруулна. За одоо Binance-аас USDT-г MetaMask руугаа шилжүүлнэ. Тэгэхэд бол яах вэ гэхээр би MetaMask-ийнхаа USDT баланс дээр дарлаа. Receive дээр дарлаа. Тэгэнгүүт миний USDT хүлээж авах адрес нь ийж гараад ирж байна. Энийг копи хийгээд авлаа. MetaMask руугаа би буцаад орлоо. За тэгэнгүүтээ портфолио дээр дахиж дараад тэгээд энэ чи Tether USDT баланс мань харагдаж байна. Tether USDT баланс дээр дараад take out дээр дараад withdraw дээр дараад нөгөө копиж авсан MetaMask-ийн USDT хаяг буюу адресаа энэ адрес гэсэн нүдэн дээр нь оруулж өгөөд тэгээд network нь бол заавалчгүй BNB Smart Chain BIP20 байх шаардлагатай. За тэгээд хэрэг хэмжээний USDT MetaMask руугаа явуулахын тэр тоогоо иж оруулаад withdraw гэсэн share кнопн дээр дараад confirm дээр дараад болоо. За одоо та бүхэн анхаарлаа маш сайн төвлөрүүлээрэй. За одоо хэдүүлээ дүрдэлцэг.com вебсайт дээр VIP гишүүнчлэлээ худалдаж авна. За тэгэхэд бол татаж авсан MetaMask-ийнхаа аппликейшн руу орлоо. За Binance-аас татаж авсан 26 USDT 11 доллартай тэмцэх хэмжээний BNB миний MetaMask аккаунт дотор харагдаж байна. Одоо хэдүүлээ яах вэ гэхээр доор харагдж байгаа 5 кнопны 4 дахь нь дарна. За энэ бол MetaMask гэдэг энэ аппликейшн дотор байдаг браузер нь байгаа. За тэгэнгүүт хэдүүлээ энэ томруулдаг шилний кнопн дээр дарна. За томруулдаг шилний кнопн дээр дараад энэ ч хэдүүлээ дүрдэлцэг.com гэж бичнэ. За тэгэнгүүт миний вебсайт руу автоматар орчихно. За ингээд миний вебсайт руу ороод ирлээ. Дараа нь яах ёстой вэ гэхээр дараа нь хэдүүлээд энэ MetaMask login гэсэн 3 кнопны 3 дахь буюу MetaMask login дээр нь дарна.
За одоо хэдүүлээ Connect MetaMask зэн нэг кнопон дээр дарна. За тэгэнгүүт энэ ч durdil.com вебсайттай холбогдох уу гэд нэг цонх гараад ирж байна. Хэдүүлээ Connect дээр нь дарна. За одоо яах ёстой вэ гэхээр Pay 25 USDT буюу энэ кнопон дээр дарна. Pay 25 USDT. За энийг хэдүүлээ одоо Confirm дээрээ дарна. Confirm дээрээ дарна. Ингээд болоо. Ингээд би durdil.com вебсайтын VIP гишүүн болчихж байгаа. За тэгээд доошо гүйлгэхээр энэ ч миний видео хичээлүүд байна. Одоо хэдүүлээ нэг видео хичээлийг нь гүйлгээд үзье. За та бүхэнд миний VIP гишүүн болсонд баярлалаа. За тэгэхээр guys, би хамгаалтын зорилгоор ерөөхдөө бол өөрийнхөө одоо видео контентуудыг copyright эрсдлээс хамгаалахын зорилгоор зөвхөн MetaMask-ын браузер дээр миний видео хичээлүүдийг үзэх боломжтой. Тэгэхээр та бүхэн ерөөхдөө эдгээр видео хичээлүүдийг үзэх болгондоо MetaMask-ийнхаа браузероор нэвтрээд үзчихэж байна гэсэн үг. За. Тэгээд бас нэг ингийн бас нэг давуу тал нь юу гэдэг вэ гэхээр би сервер нэг шаардлага байхгүй. Одоо хүмүүс миний вебсайтаар аккаунт нээдэг байлаа гэж бодоход аккаунтны нууц үг, нэвтрэх нэр, мэдээлэл гээд тэр мэдээллүүдийг чи ерөөдөө хаана газар хадгалах ёстой болж таарна. Тэхийн тулд би заавалчгүй үн төлбөртэй сервер худалдаж авах шаардлагатай болно. Ингээд хүмүүс шууд MetaMask-ийн аккаунтаар нэвтэрдэг болчихж байгаа учраас надад ямар ч серверний шаардлага байхгүй. Энэгээр бол бас маш том давуу талтай. За тэгээд durdil.com вебсайтын VIP гишүүнчлээ одоо худалдаж аваарай. Энэ бол хамгийн зөв цаг. Яагаад вэ гэхээр 3 сарын яг өнөөдрөөс эхлээд 3 сарын хугацаанд ерөнхийдөө бол би VIP гишүүнчлэлийн төлбөр нэхэхгүй. Тэгээ 3 сарын дараагаар ерөнхийдөө бол VIP гишүүнчлэлийн төлбөр нь сар бүр нь хэмжлэгдээд явна. Сар бүр ерөнхийдөө бол $25 төлөөд явна. Тэгэхээр одоо хэрвээ та бүхэн VIP гишүүнчлэлээ худалдаж авах юм бол 3 сарын туршид миний вебсайт дээр байгаа эдгээр видео хичээлүүдийг үн төлбөргүй үзэх боломжтой болно. Тэгээд тун удахгүй энэ одоо вебсайт дээр би крипто арилжааны сигналууд тавина. Одоогоор крипто арбитраж бот хийж байгаа. Тэгээд крипто арбитраж ботоос гадна Binance Spot Trading bot бас хийж эхэлсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ пэйж дээр энэ та бүхэнд сигналууд тавина. Тэгээд та бүхэн ерөнхийдөө миний өгч байгаа сигналуудаар трейд хийгээд бас мөнгө олох боломжтой болно. Тун удахгүй. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараачихаа контентаар уулзъя. Peace.